YouTube ухаж явж байгаад тэгээд ер нь бол бид нар ингээд өмнө бичлэгийг үздэг байж мартсан байсан нэг channel байсан. CJ TV гэх channel байсан. Тэгээд бүр тухайн үед 100k дөнгөж үрж ирсэн гэж байна. Одоо 270k тагаа юм лээ. Тэгээд CJ TV-ийн нэг ийм видео болсон. Энэ видео миний анхаарлыг амар татсан. Тэгээд л энэ бичлэг үзсэн. Монголчуудын хамгийн аюултай тоглоом 6-нууд хизээж тоглож болохгүй. Тэгээд ер нь бол энэ сүүлийн үед амар их тийм нөгөө сэрний тухай яриа, мим, видеонууд орж байгаа. Тэгээд мэдээгээр хүртэл явж байгаа. Тэгээд мань хүртэл ер нь бол сэрний талаар видео үзсэн. Бас сэрний талаар баахан мим постоод Facebook feed дээр баахан юм бичээд байгаа. Ер нь бол сэр бол бүх юм Монголд бол хамгийн анхаарлын төвд хамгийн тренд болж байгаа юм байна гэж бодож байна. Тэгээ энэ ч яг сэр байгаах гэж бодож байна. Тэгээ октоо манийхаа Instagram-ыг мэдж байгаа те чин төгсцээ. Тэгээ тэнэлөө бити сэрнийхаа зургийг явуулаарай. Оронд нь над руу юу хэлэх юм мэдж байгаа л те. Sorry kids. Сайн залуусаа 1980-аас 90-ад оны үед хүүхэд залуус буюу өнөө цаг үеийн аав ээжүүд нь баг багтаа гадаа тоглож өссөн. Yep. Та нар яг бүүмэр юм уу зүүмэр юм одоо л харчаа. Яг та нар яг юу гэдэг гаражн дээр гүйжсэн үү? Гаражн дээр үсэрчсэн үү? Харьяажсэн үү? Би одоо ингээд бүр бага ингээд байхын л гаражн дээр харьяад байсан зөө. Тэгээ яг нөө 33 доо сургууль сурдаг байсан. 33 доо сургуулийн зүүр 61 дэх цэцэлтөлөө 61 гэдэг байсан байгаа. Тэрний цаагаар баахан гараж дээр тэд нар бүгдээрээ зайтай гаражнууд. Тэгээ тэрний яг үсэрдэг хоронд нь. Тэгээ тэрний гаражн дээр бага багтаа амар их гөвдөг байсан. Тэгээд ийм зайтай гаражнууд дээгүүр нь ингээд үсрэхэд гоё байдаг байсан. Хөлөө 2 хугалсан соо байд. Сугууд л онж хөлөө хугалдаг байсан шүү дээ. Зөвөр ингээд нөө хоншортой тэгээ өөртөө итгэлтэй хүмүүс нь яг итгэлтэй үсрээд хөлөө хугалахгүй үсэрчтэй. Тэгээд яг айсан өөртөө итгээгүй хүмүүс тэгэл унаал хөлөө хугалчаад тэгээ. Хохин you are bad. Эмэгтэй тэд маань өнөө цаг үеийн шиг интернет, гар утас, PC тоглоом. Оо энэ Mortal байна. Damn. За энийг Mortal-ыг бол одоо нэрээ өстой зөмрүүд бол огт мэдэхгүй байхаа нэрээ. Намайг бүр ингээл баг байх юм те. Нэг жиг баг ангид байхлыг Mortal яг үе өнгөрөөгөөд тэгээд нөгөө юугийн картууд орж ирсэн. Энэ Mortal-ыг бол мэддэг хүмүүс байхгүй байх гэж бодож байна. Тэгээ нөгөө бас бүр баг байхад нөгөө дордод байдаг байсан. Тэгээд дордод болонгууд энэ Mortal биш гэж нэрлэдэг байсан. Соёл амралтын хүрээлэн гэх мэт чөлөө цагаа өнгөрөх газрууд огт байгаагүй улмаас хамгийн аюултай болгоноор үрлэн боо. Яа. Шок. Энэхүү бичлэг дээр дурдсан тоглоомуудыг хэрхэвч тоглож болохгүйг анхааруулж байна. Хамгийн ихэнд дурдах тоглоом бол гаражн дээр гүйх. 90-ад оноос энэ тентгүй байрны хажууханд зөвшөөрөлгүй янз бүрийн гаражнууд маш ихээр баригдсан байжээ. Ой, тэгтээ одоо ингээд бодонгод энэ гаражнуудыг яг яах гэж барилуултыг. Одоо энэ гараж мараш руу бол машин орохооргүй байгаа сте. Одоо агуулгахын зорилттой юм уу? Энэ яг яах гэж ийм гараж байдаг гэсэн бол? Одоо энэ дотор машин багтах уу? Одоо яг ямар зорилттой байсан бол? Йоо, нэг гаражны онгоолч дотор нь ингээд овоолцсон мөнгө байл яах вэ? Чи ингээл нэг те байран дээрээс гараж руу үсрээл цөмрөөд орсон чи ингээл зөв мөнгөн далаа дотор чи ингээд цөмөрж орвол яах вэ? Тийхүү 2000-ад оноос гадаа тоглож байгаа хүүхдүүд хийх цогцос олдоогүй дээч гихүү гаражн дээр дамжин үсэрч тоглодог байсан юм. Тэдгээр гаражууд өндөр нам, өргөн нарийн, бөөрийнхий, гурвалжин гэдэл янз бүрийн хэлбэр дүрстэй төмөр гаражууд байсан. Пүү байж тэгснэ одоо надад болонгууд ийм амар муухай дурсан санаанд орчлоо. Бага ингэж авахтаа хэвээр. Тэгээд тэр гаражн дээр хараадаг байх цаа. Тинчээд яг ялчгүй ингэж бүр ингэж мэдрэлийн сэтгцийн өвчтөй нэг ах байдаг гэсэн цаа. Тэгээд тэр ах ингэж бүр ингэж гайч цаа. Бүр. Би ерөөсөө ингэж одоо тухайн үед маань ухамсарлаад ерөөсөө тэгээд айж мэж байгаагүй юм байна. Гэтэ одоо бодсон чи амар игүй санагдсан. Тэр одоо 33-ын тэнцээ үгүй тэр гаражнууд донд байдаг ахыг та нар мэдхүү. Хүүхдүүд ингээд тэр гаражн дээр гүйштэй. Тэнгүүт тэр ингээд цаана ингээд булан нэгээ сууж идэг. Тэгээд ингээд өдөөс ингээд онжуулаа. Тэр үед би ингээд ерөөсөө те нэмэгтэй хүүхдээс мэл айж магадгүй баг. Одоо болонгууд ингээд бодонгууд ямар ивгүн бэ гэж бодож байгаа байхгүй. Тэр үед гэхдээ яг ингээд гаражны завцар мавцар ингээд ард зөө. Тэг ингээд хогон дууд ингээд сууцсан ингээд гэсэн чинь нэг баг. Асан бөгөөд тэр ахта бүр зөндөө олон таардаг гэсэн. Тэгээд тарахаар зүгтаагаа шааж. Хамгийн аюултай нь гараж хоорондоо зай завсар ихтэй байсан юм. Тэрч бүхэл зарим хүүхдүүд өвлийн цагаар хичээлээ тараад гадуур хувцс цүнх хоёроо тайлж хайчаад үсэрдэг үеч байжээ. Мэдээж өвлийн цагаар гаражн дээр халтрах тохиолдол бүр их байв.
Ингээд бод. юу үздэг байсан бодоо тухайн үед чи интернет ч байгаагүй шүү дээ орог. Дөнгөж интернет орж ирсэн нөгөө юуны юу төлөө төв шуудангийн нөгөө 64 кб секундын хурдтай интернет байдаг байсан шүү дээ. Тэгээ нөгөө Ajax City-ний дөнгөж орж эхэлж байсан байхгүй юу? Юу энэ тэр юм үзэж хүмүүс чи төсөөллөөрөөс Аав ээж нь хүүхдүүдээ гадаа тоглохоор явлаа гэж бодтол хүүхдүүд нь гаражин дээр үсрээд явдаг байсан гэд бодохоор сонирн байгаа биз. Нөгөө талаар аав ээжүүд хүүхдүүдээ хаана юу хийж явааг хянаж чадахгүй анхаардаггүйтэй холбоотой болов уу? Бидэд гэтээ одоо үед энэ гаражнууд байхгүй болсон. Ихэнх нь байхгүй болсон байлаа л те. Гаражн дээр одоо хүүхдүүд гүүх үү? Одоо мэдэхгүй. Одоо юу гэдэг ингээд зүгээр ингээд смартфон ингээд хүүхд болгонд байхад бол хинч халуун наранд тэгээд гаражн дээр гүүхгүй юм санагдаад хай. дурдах дараагийн тоглоом бол чавх. Чавх нь аливаа зүйлийг харавдаг зэвсэг төрлийн зүйл учраас аюултай нь ойлгомжтой. Гэвч 1990-ад оны дундуур Монгол улсад 90 хотоос хунцраар үйлдвэрлэсэн чавхнууд маш ихээр орж ирдэг байжээ. Тэдгээр чавх нь Яа биений авах мөрөөдөлтэйсэн шүү дээ. тод өнгийн хунцар бариулт Гэтэ манай ээж бол тэтэш надад өгж байгаагүй л те. Энэ чавхыг ч зөв нь амар авах хамгийн хүсдэг. гол нь маш хол харавдаг байсан учраас хүүхэд залуусын дунд нилээд их алдартай болж эрэлт ихтэй байв. Юутайч хэрвээ өнөө цаг үед хүүхэд болгон чавх барьж гүгээд байвал аав ээжүүд нь санаа зовхгүй байхын аргагүй юм. Дараагийн аюултай тоглоом бол үрлэн сумтай буу. За энэ бол нүд цоголдог гэж сонсч байсан зөндөө. Үрлэн сумтай буу арай орчин үеийн загвартай бололтой. Юутайч 1990-ад оны дундуур Тэгээ бүр нөгөө шог нь олонгод бэлтэн байдаг шүү дээ. Амар дуурдаг. Тэгээд дан мэр нь үнэл. хүүхдүүдийн хамгийн дуртай тоглоомуудын нэг нь үрлэн сумтай гар буу байв. Тухайн үед хүүхдүүд нэг нэгнээ үрлэн Чавх бол цогтой шүү дээ, тий. Үйлүүлэх явдалч цөөнгүй байжээ. Тэгэхээр Энэгээр- ямар хүчтэй бууддаг Ёо нөөсөө тэр одоо энэ охин шүү дээ. Би нүгээр зөндөө хүн бодсон. нь ойлгомжтой байгаа биз. Тиймээс нэг хэсэгтээ үрлэн сумтай буу зарахыг хүртэл хуулиар хориглож байсан. Төө. Дараагийн тоглоом бол шүдэнзээр тоглох. Яа шүдзэр бол зөндөө дагс. Хамгийн Шүдэн 10 бил 24 гэдсэн шүү дээ. Тэгвэл 1990 болон 2000-ад онд хүүхэд багчууд гараа анилтгүй тоглох явдал ихээхэн байсан бөгөөд хүүхдүүдэд тоглох газар бага байсныг ойлгож болохч галаар тоглоно гэдэг бол бүр арай л Энэ аюултай. Яаж ч одоо ингэ бодонгод галаа тоглоход яалчгүй амар аюултай. Гэхдээ л нэрээ шүдэнзэр бол зөндөө тоглосоо. Дарин марийг нь буталт суглуулж моглуулж байгаад ихээр шатаан нэг зураад ингээд хоруугаараа чим бич байгаа нисэлж мэлч шидэн. Тэнгүүтээ нөгөө байрны орцны нөгөө шохоогийн шүлсээрээ нөлөвж ингэж шавар зурж байгаа зураад дэше таазруу наан өстой шүдэнзэр өстой янзаар тоглосон. Тэд байрны гадаа янз бүрийн өвс, ногооч шатааж, модон чихрийн иш болон гялгар уудыг хайлуулан тусаах гих мэтэр өөрсөддөө байж болох бүхэл зүйлсийг шатаан тоглодог байжээ. Yes. Тэрч бүхэл зарим хүүхдүүд пүүцнийхээ улны хажуу тал дээр шүтэнцний зургуулахыг хүртэл халуунаар нь нааж, гутлаа тоногддог байв. Сантол ментол ингээ гарандаа дүрхэж жагаад гар маран дээр гал асаана. Тэгснэ нөгөө Nokia-той болцсон 7 молдгоор ангид 7-8 дугаар ангид байсандаа Nokia-гоор бишдэг юм уу гараа сантолж байгаа тектоник бүжиглэн. Дараагийн аюултай тоглоом бол чулуугаар Үнэхээр тэнэг байжээ нэрээ. Үнэхээр өөр хийх үнэхээр олддог байсан. тухайлбал хүүхэд залуус гүүр эсвэл далангийн хоёр тал хуваагдсан зогсчод бие биен рүүгээ чулуу шиддэг байж билээ. Тэгээд түүнийгээ чулуугаар байлдах гэж нэрлээд тэрүүхэндээ хөөрцөглөн баярлцгаана. Гэвч үнэндээ яг Би шулуугаар байж яах байгаагүй. гэж байлдаад байгаа нь хинч ойлгох аргагүй юм. Ээ. Тэгэж яваад Одоо энэ бол юу гэдэг 90-ад оны зүгээр FPS тоглоом байгаа байхгүй тий. Одоо бол хүмүүс бол зүгээр тий. Уцаа гарч ирээд PUBG тоглочихно. Squad PC ороод CS:GO Valorant тоглочихно. Ямар ч асуудалгүй байхгүй. Тэгээ тухайн үед ингээл ямар ч FPS байхгүй. Тэгэл толгойд тархийг хагаалцсан headshot байсан байгаа байхгүй. толгоогоо хаглуулах тохиолдол бүр байдаг л нэгэн үзэгдэл байж үлээ. Дараагийн тоглоом бол Цэмтэн бөмбөг. Хүүхдүүдийн тоглох дуртай тоглоом бол яах аргагүй элсэн дээр тоглох. Элсэн дээр тоглодог хамгийн алдартай тоглоом бол элсэн бөмбөг мөргөлдүүлэх билээ. Ингэхдээ мэдээж бөмбөг нь хагаралгүй үлдсэн тал нь хожино. Тиймээс хүүхдүүд өөрийнхөө бөмбөгийг хатуу чанга байлгах Элсэн бөмбөг хаттэй. Би барыг нэр хамгийн анх ингээ бөмбөг хийж байхдаа элсээр бөмбөг хийжсэн баг. Тэгээ тэрний маргаашнаас би хязгаарч дахиж элсээр бол бөмбөг хийгээгүй тийм нэрээ. Шиг харш хороо мороогоор эхлээ дараа нь сүүл рүүгээ цемент рүү ордон штэ. тулд цементийг элстэй хольж бөмбөгийг хийдэг байв.
Элсэн бөмбөг гэж байна. Элсэн бөмбөг биш. Харин цементэн бөмбөг хийчихсэн явж байх жишээ нэ. Шээсээрээ зуурах бол ямар ч нөлөө байдгүй байгаа шүү. Би бол шээсээрээ зуурж үдсэн үнэ хэлэхэд бол. Тэгээ цементэн бөмбөг ингээд амар жижигний хийчихнэ. Мээр жижигхэн цементэн бөмбөг хийгээд тэрийг ингээд гадуур нь юугаар ингээд нөө хар шороогоор бүрж мүрээш. Тэгээ цементэн ингээд тэгээ нөө худаг модаг дээр очингуудаа цементийг нь үрж мүрээд буталч авч маавангуудаа буцаагаа зуурж мураад хийдэг байсан. Тэгээ худаг модгийн ингээд булангийн болон засвар хийнгүүд чинь чуулгаалж мадгалаашаа. Өнөө өлөв байжээ. Хүүхдүүд цементэн бөмбөгөө ямар ч хамгаалалт бэлээгүй нүцгэн гараараа зуурснаас болоод гарын арьсан ч тэгээ цемент ингээ гараараа зурчингууд цайртчихна. Хагараад тэдний амьсгалын замаар дамжин уушгинд орох аюултай байжээ. Тийм. Цаашлаад уушгинд орсон цемент нь ханиалгаж уушгийг хордуулна. Дараагийн зүйл бол машины араас зүүгдэх. 70-аас 80-аад он. Энийг үзсэн үү та нар? Би одоо энийг үзэж байгаагүй юм байна. Энэ бол айчин. Машин автобусны ардаас зүүгдэрч зам дээр гулсдаг байжээ. Тухайлбал тэд зээл 130 машин, трактор, троллейбусны араас зүүгддэг байсан бөгөөд тэр дундаа зээл 130-ын араас ихээхэн зүүгддэг байв. 30-аар зүүгддэг дараач өгөх юм шүү. Одоогийн шиг машин их байгаагүй учраас аюул бага байсан гэлцдэг. Хэрвээ одоо тэгж тоглох юм бол тэгж тоглож байгаад унлаа гэж бодоход араасаа өөр эрсдэлтэй. Мөн тэгж гулгаж байснаас болоод амиа алдаж байсан тохиолдлууд ихээхэн гарч олныг айлгаж байжээ. Дараагийн зүйл бол голио сорох. Үнэндээ голио сорох нь тоглоом биш боловч тоглоом биш энэ чи яадаг гэвчтэй нөгөө хашил машлаа сайн гэдэг үстэй. Тоглоомд оруулахаас өөр арга байгаагүй юм. Учир нь хөдөө гарч амарч салхилжгүй хөөгшөд голооны бүгс сорох нь сайн хэмээн сорж л орхидог. Тэгвэл яг үнэндээ үүнийг маш буруу аюултай үйлдэл гэж үздэг. Тухайлбал юу ч хамаагүй идэж орхидог Азийн орнууд л ургамлын харшлын өвчнөд царцааг эмчилгээ болгон хэрэгэлдэг. Харин голиог ерөөсөө хэрэгэлдэггүй. Энэ ямар амттай байсан бэ? Энийг үзнэ үү? Учир нь голио нь махан идэрчтэн учраас эн тентгийн сэг зэм өгсөн мэрэгчээр хооллдог. Тиймгүй ихэнх голионы гидсэнд туузан хорхооноос эхлүүлээд 50,000 хүртэлх тооны 18 төрлийн шимэгч шавжны өндөг 140 орчим өвчин үс holy shit шимэгч шавжны хорхоо өндөг oh my god цагаан орхоод жисэн юм байж та нар бол нян вирус бүр тахлын нян хүртэл байдаг. Голионы зүгээр одоо энэ зүгээр ингээд туузан хорхоо зүгээр ингээд амьдараа байж байна сте. Задлаад үзэхэд янз бүрийн үрд туузан хорхоо нь бушгиралдаад гараад ирдэг. Мөн адуу үхэр өвс идэж байхдаа санамсаргүй тохиолдлоор голио идэж гидсэнд нь орсноор туузан хорхоо үржиж үхдэг байна. Хэрвээ туузан хорхоо хүний хотоодонд орох юм бол шулуун гидс бүдүүн гидсэнд үржиж амьдараа өтний хоол болно. Мөн туузан яг тийм уугаал гаргачихсан л та. Хорхоо шулуун тэгээ тухайн үед чинь тэгээд цагаан орхоо морхоо туузан орхоо морхоог чинь ингээд эмчилж чаддгүй тэгээ бүкс рүүгээ саримс мэрээсийгээ навшин юм болдог гэсэн шүү дээ. Бүкс рүүгээ саримстай шипризтэй саримстай уус ингээд шипризээр идчихсэн санаж байна. Тэгээ цагаан орхоод одоо бол юу гэдэг юм уугаад эмчилж байгаа. Одоо дээр үед бол тэгэл саримс мэрээсийг бүкс рүү нэгээд заваарсан болдог шүү дээ. Гидс болон шүлсээр гадагшилдаг бөгөөд ахуйн замаар эргэн тойрондоо халдварлаж өвчлүүлдэг. Туузан хорхоон өндгөн ам, шүлс, аяг тавг ор хөнжлөөр халдварлаж дараагаар дамжин хотоодонд үржиж эхэлдэг. Тиймээс олны үгийг дагаж өөрийгөө болон үр хүүхдээ хордуулахгүй байхыг хүсье. Дараагийн дурдж буй тоглоом Mortal буюу POG. 1990-ад он хүүхэд залуус Mortal буюу тоглоом Mortal буюу POG. POG? POG? 1990-ад он хүүхэд залуус алхаар нүдэн тэнийлгсэн ундаа пивний бөглөө болон Mortal-оор тоглож өссөн. Тэр дундаа хүүхэд залуус POG буюу Mortal-ороо хандаж, нүгтэж, шүүрч тоглодог байж билээ. Гэтэл Mortal үнэндээ бохирын өвчнөр өвчлөх шалтгаануудын нэг. Энэ өстой үнэ ой. За Mortal өстой нэр Монгол хүүхдүүд бол бүгдэнд нь шар тараасан гэж би бол нэрэ бодчих. Би бүр ингээ Mortal ингээл те яг ингээ Mortal чинь ингээд бүгдээрээ ингээд хавтгаа ингээ тус-тусдаа бит байх юм болвол ингээд яах вэ? Нэг нь ойход нөгөөт нь ингээд зэрсэж ойдгүй байхгүй. Тэг ингээ бүгд нь нэг бит болохын тулд бүгдийг яг нэг жиг хэлбэрт ингэж яагаад ингээд нуглаад гоё бөмбөр бөөрих болоод бүгд ингээд аймаг гоё цэвэрхэн стаклэн зав. Ингээ бүгд цэвэрхэн стаклэн. Тэнгүүт ингээ
Ирэмгийн 7-д байсан. Та 7-д байсан уу? Ирэмгийн 7-гоо л те. Ирэмгийн 7-гоо тэгэнгүүт яг ингээд яг бүхэлдээ нэг бит болдог. Би бол бүр ингээд те бүр ингээд шороон дээр ингээд насаараа цогсон мортлоо зөв 7-ч байдаг шээс. Нөп. Та нар тийм болохоор л хожигддаг байсан аахгүй юу? Яг нэр 7-жсэн ман шиг гарууд бол цуглуулад нэрээ 1000 затчихсан байгаа нэрэж. байв. Ханд Эсвэл та нар зүгээр зүүмрүүд байх. гэдэг нь Та нар одоо зүүмрүүдийн хувьд яхад одоо Yu-Gi-Oh-гийн карт байгаа шүү дээ. Yu-Gi-Oh-гийн картыг нисгэж одоо манай одоо үеэлтэйгээ ингээ нэгэн карт удаж бол байрныхаа бацаануудаас мань 700 гарын карт цуглуулсан зөө бит хоёр бүгдийг шолсон зөө. Тэгээ бүгдийг татчихсан зөө. Зүгээр нисгэлтэн дээр мань угаасаа төгссөн зөө. Тэр чинь ингээ шидэ шорон дээр бууж байгаа шүү дээ. Тэнгүүтээ тэрийг хол нисгэхийн тулд яах вэ гэвэл 4 ирийг минь бас 7 төгссөн байхгүй юу? Мортло байрны гадаах хан руу ойлгон шиднэ. Тэдгээр хан тархиа ажил окей. Хөр заваа булан тохой байх бөгөөд хажуугаар нь байрны Би бүр гүхтэн шүү дээ. Харин тий 4 ирийг минь 7 гут яах вэ гэвэл хүндийн төв нь юу гэдэг ингээ 4 болондоо очоод эргэлтийн инерц нь хамаагүй их болохгүй. Тэнгүүд яах вэ гэвэл агаарын одоо эсэргүүцлийг шууд цавчиж орох нь илүү сайн хурд дээр гэж байгаа учраас. Булангийн шээс бас байх нь хүүхдэд нэг сонирн биш. Харин нүхтэх гэдэг тоглоом нь гудамд тааралцсан ямар ч хамаагүй нөхрөө мортлоо нислэн оруулж тоглодог. Нөгөөх мортл нь кардонын цаасаар хийддэг байв. Хоёр карт нийлдээ скотчтой нисгэдсэн. Тэгэж пластик хүмүүстэй харьцдаг байгаа шүү. Яг мортлоор нь ойлгох хэрэгтэй. Эсэн учир хуучрах тусам ирэмгээрээ зузааран Тэг тоглоомд физик байхгүй юу? Нэрээс физик бай. Тэнгүүтээ бас ингээд дөрвөн болонд нь төмөр мөмөр хийцэн карт байгаа зөө. Тэнгүүтээ тэрийгэ нисгчингүүтээ амар хурдан гүйж очингуудаа өөр картаас сольж малаа. Миний хамаагүй бол явсан. Тэгдэг байлаа шүү дээ. Тэв нямбахтэрийн үр уурхай бол 7-т чиз no. Чи карт хэвээр нь байлгаж байгаа байхгүй юу? Чи яри картн дээр дахиад карт наачих юм бол чи картс болохгүй ойлгож байна уу? Чиний шүлс бол те натурал бит байхгүй юу? Тэгээ бүр next level shit хэлэхгүй. Чи дөрвөн булангийн 7-гоод хол 7-гоод барахгүй болгоос яах вэ? Дөрвөн булангийн 7-гуудаа тэр нойтон дөрвөн булангаа шорон дүрдэ байхгүй. Тэгвэл илүү их мастай болдог байжээ. Дараагийн зүйл бол сэр хууглах. Монголчууд өвлийн эдштэй өхөр төхөөрвөл сэрийг нь чанаж мөлжөөд хуг цогтөг уламжлалтай. Харин зарим нутагт эрчүүд тэр дундаа цагаан сараар хоорондоо мөрий тавьж сэрний яс цогох эрч чадлаа гайхуулах нь байдаг. Цаашлаад эртний Монгол ёс заншил эр хүний эзэмших ёстой 9 дадал чадруудын нэгт сэр хуг цогох ёс заншил ордог байжээ. Сүүлийн үед сэр цохох үзэгдэл хөвгүүд охтуудын тунд маш ихээр газар аваад байгаа билээ. Нэрээсээ газар аваад байгаа вэ? Эсвэл зүгээр л нэрээсээ ингэ зүгээр мим болоод нэг амар газар авцсан юм шиг харагдаад байгаа мó. Сэрний ясыг гараараа цохиж хуглах гэсэн боловч гарын сарвуу болон алганы шивнүүр ясаа хуглах үзэгдэл маш их ихсжээ. Мэдээж та Монгол хүн л юм чинь ёс заншлаа дагаан өөрөөрөө бахархах нь зөв. Гэхдээ ингэж байгаа та сарвууны нэг хэсэгтэл хөдөлмөрийн чадвараа алдах бөгөөд хаглаанд орохч эрсдэлтэй юм гэдгийг санах хэрэгтэй болов. За манай амьдрал алдсан. Тоглоомудаас ч илүү аюултай тоглоом байсан болохыг ч үгүйсэхгүй юм. Хэрвээ тийм тоглоом байсан бол та бүхэн доор хэсэгт комментээр үлдээгээрэй. Мөн өнөө цаг үед гадаа тоглох нь 90-ад оноос хойш аюултай байж мэднэ. Ягаад? Улаанбаатарын иргэдийн хувьд өвөлдөө дэлхийд хаанч байхгүй хорт утаанд амьдарч зундаа хөрсний бохирдолтой газар амьдарч байна. Цаашлаад стандартын бус тоглоомын талбай хаанч тог зохиж мэдэх цахилгааны ил утаснууд мөн хаанаас юу ч нураад ирж мэдэх аимшигтай орчин иргэн тойронд байгаа билээ. Энэ хүрээд бидний бэлдсэн мэдээллүүд өндөрлөж байна. Дараагийн бичлэгээр дахин уулзтлаа. Түр баяртай. That's good video. Thank you. Лайк дараад такси тэгэр. Яг бичлэгийн төгсөлийг үзэж байгаа. Хүмүүс зориулсан нууц зэг байгаа. Ямар цай. Тэгээ саяхан шиг бичлэг дахиж үзхийг хүсэх юм бол чи стрим үзэж байхдаа клипэлж аваад Discord-н дээр CTS борсон гэдэг Discord-ныхоо клипс хэсэгт линкийг нь үлдээгээрэй. Яг тэгээ чи илгээх юм бол чиний нэрийг өмнө гарч исэн шиг энэ баруунд болонд гарах болно. Тэгээд дахиад ийм бичлэг үзхийг хүсвэл клипээ идэвхтэй илгээгээрэй гэж хүсэж байгаа шүү. Тэгээд энэ бичлэгийг үзсэнд баярлалаа.